За сайн байцгаана уу? X5 podcast-ийн манай ээлж нэгэн дугаарыг эхэлж байна. Тэгээ өнөөдрийн зочин маань тун сонирхолтой зочин ирсэн байгаа шүү. Та миний зүгээс хэлэхэд бол та бүхэн энэ дугаарыг бүр яг бүтэн үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээ зочин маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өөрийгөө товчхон танилцуулаач. За намайг Жайна гэдэг. Миний мэргэжил юу вэ гэхээр психосоматик ангаах ухааныг судалдаг психосоматологч хүн байгаа. Хүний сэтгэл зүйн блокийг тайлагч. Миний үндсэн мэргэжил маань эмч мэргэжтэй 2014 онд ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг төгссөн. Дараа нь хавдрын эмчээр төгсөөд психосоматик чиглэлийг сонирхоод Казахстан улсаас суралцаад төгссөн байгаа. Психосоматик ангаах ухаан гэдэг нь юу вэ гэхээр хүний сэтгэл болон бие махбодын хоорондох хамаарлыг судалдаг. Мөн хүний сэтгэл болон амьдралд юу нөлөөлж байгаа хоорондын хамаарлыг судалдаг тийм шинжилгээ ухаан. Тэгэхээр өнгөрсөн бүтэнсээ өдөр би таны үйлчлүүлэгчд болон сургалтанд хамрагдж байгаа хүмүүсийн уулзалтанд очсон. Тэгээ тэнд маш сонирхолтой хүмүүсийн амьдралын кейс болон сэтгэл зүйн эмчилгээний арга барил гэдэг зөвлөгөөнүүдийг сонссон. Тэгээд их сонирхолтой юм байлаа. Тэгээд би асуултаа эхлэе. Тэгээд тэнд очсон хүмүүсээс янз бүрийн сэтгэлийн траума, тэрнээс нь улбаасан амьдралд нь гарсан асуудлууд яригдчихсэн шүү дээ. Гэтэ тэр бүх асуудлын бараг 80% нь хүүхэд байхдаа болсон траума, хүүхэд байхдаа гарсан асуудлаас үүдэлтэй байсан гэсэн блокинд байлгаад. Тэгэд энэ яагаад ийм ингэдэм бол 8 наснаас өмнөх гэсэн баха Одоо миний ажиллаж байгаа миний практик дээр болохоор ихэвчлэн хүмүүс өнөөдрийн болж байгаа асуудлыгаа шалтгааныг хайдаг. Тэгээд надад эрэхтэй болохоор би ийм асуудалтай гэж ирж байгаа Тэгэнгүүт миний хийх ажил юу вэ гэхээр өнөөдрийн болж байгаа нөхцөл байдал хаанаас үүсэлтэй гэдгийг тэр хүний даалт ухамсарын түвшинд ажилдаг байгаа. Тийм билээ. Маш сонирхолтой байдаг. Даалт ухамсарын түвшинд ажиллахдаа яг асуудлыгаа хөөгөөд явхад тэр хүүхэд наснда авсан тэр траума болон сэтгэлийн гэмтлүүд, тэр хоримтлагдсан сөрөг мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд хүний тэр оюун ухаанд хадгалагдаж тэгээд дараа нь тэрний үр дагавар нь тэр хүний өөрийнх нь характер ааш зангаараа илэрж амьдрал төр сөргөөр нөлөө үзүүлж идэг. Үйлдэл болж илэрдэг гэсэн бас үйлдэлүүд гардаг. Сөрөг проблемууд бас үүсэн Тэгээд яг 8 наснаас өмнөх нь баг шалтгаалх нь 80% гэлөө ерөнхийдөө 8 наснаас миний яг ажиллаж байгаа практикийг үзэхэд энэ сэтгэлийн блок тайлдаг байхгүй юу? Тийм блок гэдэг. Блок тэр гацаанууд энэ нь ихэвчлэн 8 наснаас өмнө үүсэж байна. Тэгээд 8 наснаас өмнөх сэтгэлийн тэр гэмтлүүдийг янзлаад засаад өгчөхөд өнөөдрийн болж байгаа асуудал тэр засраад өнөөдрийн болж байгаа асуудал тэр ноцтой, онцгой гэмтэлтэй ийм ууртай бухимдалтай ч юм уу тэгж хандах нь ерөөсөй байхгүй болчихдог. Тэгээд бас нэг хүн надад нэг хүн таарлцсан байхгүй. Тэгэхээр асууж байгаа юм л да сэтгэл зүйч танд сэтгэл зүйч байна уу гээл шинэ тэр хүн ийм асуудалтай байгаа байхгүй. 2-3 сараар нэг уурхад ажилдаг гинэ. Тэгэл уурхад явсан хойгоороо эхнэр нь үлддэг. Тэгэл ажиллачаад ирэхээр өөрөө тэгж хэлдэг байгаа байхгүй хамгийн гол нь. Би өөрийгөө мэдээд байна. Манай эхнэр өвн зүгээр гэдгийг мэдээд байгаа хэрнээ би хардаад тах юм. Яа зогсох уу энэ төр гэд шинэ ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэнд байгаа үйлчлүүлэгчдийг ч гэсэн харахад юм тийм хүн байлээ Ийм проблем байгаад байна. Гэтэ би нэг мэдээд байна. Тэгтээ өөр ингэрхгүй үйлдээд байна. Тийм үйлдээд байна. Энийг яах вэ гэдэг. Энэ болохоор хүн хардж ах сэтгэл хөдлөл байгаа шүү дээ. Энэ мэдрэмж энэ нь болохоор ил ухамсараараа энэ буруу гэдгийг мэдээд байгаа. Эхнэр болохоор тэнд зүгээр байгааг мэдж байгаа. Гэхдээ нөгөө мэдрэмж нь өөрийг нь удирдах гэдэг байхгүй. Энэ бол даалт ухамсарын автоматар үйлдүүлж, автоматар удирдуулж байгаа тийм програм гэх юм уу. Зөрчилдөөд байдаг Өөрөө мэдээд байна гэдэг байхгүй. Өөрөө мэдээд байгаа. Энэ хардталтын цаана нь юу байдаг вэ гэхээр миний яг ажиллаж байгаа практикууд дээр ийм кейс байгаа. Хаягдахаасаа айдаг айцтай. Хаягдахаасаа айдаг. Орхиодохоосоо айдаг айцтай. Энэ болохоор өмнөх 8 наснаас өмнөх дурсамжин дээр байгаа. Тэгэнгүүтээ өөрөө явангуудаа тэнд эхнэр гэртээ ганцаараа үлдчихэж штэ. Тэр надаас өөр хүнтэй болчих үү гэдэг тийм сэтрэл явагдаж байна. Сэтрэл. Тэр траума болон блокуудын сэтрлийн үе гэж байдаг, гештальтуудын нэгдэлтийн үе гэж байдаг. Тэр үеийг ерөнхийдөө сэтгэл готролд
хөвчлэн орох гээд идэг, сэтгэлээр унах гээд идэг, сэтгэл зүй ингээд савлж идэг. Гэтэл тэр процесс нь яг 8 наснаас өмнө болсон. Тий. Ямар нэгэн сэтгэлийн гэмтлүүд байдаг тийм. Гаднаас ямарваа нэгэн одоо 8 наснаас өмнө гэхээр тэр чинь нөгөө гэр бүлийн орчинд хөвчлэн үүсдэг юм байна. Миний тий процессууд ааваасаа ээжээсээ тэгээд аав ээжийн хэрүүл маргаанаас ч юм уу тий. Тухайн нөхцөл байдал. Тухайн үеийн нөхцөл байдлаасаа бол маш их холбоотой байдаг тий. Тэг ер нь бол энэ сэтгэлийн блок байгаа шүү дээ. Өнөөдрийн үйлдэлүүдийн 80% нь тий хүүхэд настай холбоотой байдаг. Тэг би тэр нөө яриан дундаас бас нэг сонирхолтой юм сонсон байхгүй. Тэг энэ блокуудаас гадна сэтгэлийн шархаас гадна нөгөө гэрлийн ихийн хөвлөд байх та тий хүртэл ингээд сэтгцийн тэр нөгөө нэг блокуудаа авч идэг гэх тий. Тий одоо үйлчлүүлэгчдийн 50% нь бараг ихийн хөвлөд манай үйлчлүүлэгчдийн 90% нь ихийн хөвлөдөх байгаа. Тэр сэтгэлийн траума, сэтгэлийн тэр одоо ээжийнхаа стрессийг мэдэрч сандаг. Энийг санах боломжтой. Сандждаг бахан тий. Одоо энэ техникүүд нь байдаг байхгүй юу? Тэр үед юу болдог вэ гэхээр ерөнхийдөө ээжүүдийн жирэмсэн үеийн стресс хүүхдэд нөлөөлж хүүхдийн сэтгэл санаа болон тий. Тэр чинь нөгөө уурга байгаа үед ил ухамсар нь хөгжөөгүй ч гэсэн тэр бүх мэдрэмжүүд байдаг. Одоо байж идэг. Тий. Тэгэхээр жирэмсэн эхчүүд стресстэй үед одоо мэдээж кортизол гормон чинь ялгарч байгаа цуснд тий. Стрессийн гормон тий. Тий, стрессийн гормон. Энэ стрессийн гормон болохоор ихсийг нэвтэрч чаддаг. Ихс бол зохион хэмжээний ингээд шүүж чаддаг ч гэсэн урт хугацааны стресстэй жирэмсэн хүний энэ тэр одоо сэтгэлийн гэмтлүүдийн хүүхэд давхар яг би юм байна гэж мэдэрч идэг. Би яг өөр дээрээ мэдэрч хүлээж авч идэг. Тэгэнгүүтээ тэр нь хүүхэд чинь нөгөө ялгаж салгах тэр ил ухамсарын юу хөгжөөгүй байгаа шүү дээ. Ухамсар тухайн хөгжөөгүй байгаа юм чинь тэр мэдрэмжийг байгаагаар нь өөртөө блоклж авч идэг. Шууд мэдрэмжээр шүүлтэргүйгээр ээж стресстэй ээж төгсчээвэл би аюулын нөхцөл. Миний аюулгүй хэрэгцээ хангагдаагүй гэдэг тийм мессеж багхгүй юу тэр нь. Тэгэнгүүтээ ерөнхийдөө аюултай нөхцөл байгаа юм шиг сэтгэлийн төвшөлт болон айдас блоклогддог. Ийм хүмүүс өнөөдөр нийгэмдэр яаж ийнвэ гэхээр юу ч болоогүй байхад өөрийн ирэхгүй сэтгэлийн төвшөөд энэ айгаад идэг. Тэгээд сэтгэл төвшөөд айгаад идэг учраас юу болж байгаагаа ер нь ингээ эргээд бодоход тэр хүмүүс миний бүх зүйл хийвэн ажил мэргэжил. Тэр өстөсөн дээ. Тий, одоо гэр бүлийн байдал бүх юм маань хэвэн байхад би сэтгэл төгшөөд тэрнээсээ болоод ургуулan бодоод тэгээд ерөөсөө нойргүй байна. Нойргүйдэж байна. Тий, нойргүйдэж байна. гэж аахгүй. Тий. Тэг би яг энэ дээр сонсч ирсэн байхгүй. Ялангуяа юм сэтгэл готролд орсон хүмүүсийн нэг ярианууд ингэ сонсохоор надад бүх юм байна. Гэтэ гэл нэг юм яваад байдаг. Тий, одоо нэг төрлийн шалтгаануудын одоо үндсэн тэр цөмөн тэр ихийн хөвлөд байгаа үеийн ээжийнхэн тэр стресс байх магадгүй. Тэр хадгалагдаад мэдээлэл болоод ирчихэнгүүт. Тий, яг тэгдэг. Ямар ч асуудалгүй байсан ч гэсэн ямар нэгэн аюул байна гэдэг тийм дохио ажиллаад байна тий. Дохио ажиллаж идэг. Өнөөдрийн амьдрал дээр тэр ихийн хөвлөд байхдаа айдастай төрж байгаа одоо няраа үе тий. Тэрнээс хойш болохоор ерөнхийдөө амьдрал дээр нь үе тэрнтэй төстэй мэдрэмж авах болгон дээр тэр өөрийгөө хамгаалах инстинкт систем нь ажиллаж идэг. Тий. Өнөөдөр одоо бүх зүйл хэвэн байгаа ч гэсэн энэ төвшил айдсаасаа болж тий эргэн тойрондоо ч гэсэн төвхтөө байдлыг үүсгэдэг. Одоо жишээ нь хүүхэдтэй өөрийн айдсыг хүүхэдтэй өвлүүлж өгдөг байхгүй юу? Болгоомжтой яв тэг ингээл хэд хяналт тавих гэдэг. Тэгэхээр нэг гэсэндээ яг нэг дээрс нэг сонсч ирсэн яг нэг юм үүлийн үүрийн процесс үүсгээд байдаг гэх тий. Ээжээсээ ямар нэгэн одоо юм стресс траума авсан бол тэрийг өөрөө бас хүүхэдтэй өгөх гээд байдаг тий. Тэрийг аль нэг үе дээр зогсоох хэвээр тий. Тэгээ бид нар бол одоо өөрсдөө ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ бол үйл ухамсарлахуугаар автоматар үйлдэгдээд идэг. Хүн өөрийгөө анзаардаггүй энэ үйлдэлүүдийг хийж явахдаа. Тий, одоо жишээ нь ийм ээжүүд байдаг байхгүй хүүхэдтэй би ингээд уурлаад гар хүрчээд байна. Зодчоод байна. Өөр ирэхгүй л уурчаад байна тий. Гэхдээ би дараа нь маш их гэмшдэг, буруу гэдгийг мэдж байгаа. Гэхдээ энэ үйлдэл ерөөсөө би зогсооч чадахгүй гэж байгаа. Яа, энэ өөрийгөө тэр хянаж чадахгүй байна, биднэрт хянагдахгүй байна гэдэг чинь тэр
автоматар үйлдэгтэй байгаа. Далдах ухамсараас үйлдэгдэж байгаа. Тэр одоо блок тойрсон програмууд гэж би хэлдэг. Тий. Тэр нь ингээ ажиллаж идэг. Тэгэхээр тэр програмчлагдсан блоклогдсон тэр зүйлийг та одоо тайлах хэрэгтэй болох юм байна шүү дээ. Тий, тэрийг одоо миний ажил тайлах ажил. Би ихэвчлэн үйлчлүүлэгчтэй зөвлөгөө өгөхөөсөө илүү өнөөдрийн нөхцөл байдлыг би шинжээ зөвлөгөө өгөөд суудаггүй. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлын шалтгаан сүр тэр яадруу цөмн хаана вэ? Тэрийг олдог. Цөмийн заавал цөмийг олох хэрэгтэй. Цөмийг олж ижил тэр цөмийг одоо трансформац хийгдэн тий. Хувиргал тэр саармагчлалтыг хийсний дараа тэр хүн одоо хит ингээд өөрт нь аюултай мэтэр тусгаж авч байгаа штэ тэр хүн ингээд тий. Тэр нь ингээд саармагжаад тайван ууж болчдөг. Тайвширны үйлдэл. Тий. Өмнө нь ингээд хит эмзэглээд байсан зүйл дээр дараа нь яг тэр зүйл дээр одоо трансформацийн дараа тэр одоо үйлдэл дахиад ирдэ штэ. Тэгэнгүүтээ уужуу тайван хандах. Тий. Ерөөсө асуудал биш юм шиг болчдөг. Айгуу сонин кейс сонсохгүй нөгөө хүүсээ голцсон юм хтэйгээ те. Та тэр бодит кейсийг яриад байгаа ш нөгөө хүүхдээ болохгүй байна. Тэгээд ер нь бол эмэгтэйчүүдийн талаасаа нэлээд юм хэцүү асуудалтай байгаа гэд нэг үйлчлэж ирсэн гэдэг чинь. Тий, ер нь психосоматик ангах нь бол хүний сэтгэл болон бие мах бодийн хоорондын хамаарлыг судалдаг. Сэтгэл биеийн хамаарлыг тий. Мөн энэ сэтгэл болон амьдралын болж байгаа өрнөж байгаа ингээ хамаарлыг судалдаг ухаан. За тэр эмэгтэй болохоор хүүхэдтэй болж чадахгүй байгаа. Тэр өндөгчний эндометриоз онштой байхгүй юу? Эндометриоз оншийн шалтгаан нь өөрөө тодорхойгүй. Тий. Тэгээд өндөн исэн цөөхөн 0.103 байсан баха. За тэр үйлчлүүлэгч маань яасан бэ гэхээр эхийн хөвлөд байхдаа ээжтэй гологдчихсэн. Тэр аягүй санагдчихгүй тий. Тэр ээж нь болохоор нэг хүүдээ дараа нь охтуудтай байсан байна л та. Тэгээд хүүдээ хань хамгийн одоо багын хүү болгож төрүүлнэ гэдэг ингээ говьж агаад хүлээгээд байсан. Ээж гэхдээ охин төрж исэн. Тэр ээжийн тэр сэтгэлийг охин хүүхэд мэдрээд блоклогдсон байгаа байхгүй юу? Сэтгэл зүйн блок үүссэн. Тэгэнгүүтээ амьдрал дээр тэр багтаа ч гэсэн үргэлж ээжээсээ ингээ сонсч исэн байна. Тэр яриг давтаамжтай тий. Давтаа тэр одоо ээжийн нэг хүсэл биелэгдээгүй нэг үлдээд байгаа шүү дээ. Тэр ээжийн буруу бол байхгүй тий. Тэр бол санамсаргүй ингээ яриад байгаа. Хүүхэд чинь тийм тэр чинь хүүхэд сэтгэл зүй дээрээ болохоор юмыг ялгаж салгаж чадахгүй шүү дээ. Ээжийн яриад байгаа бүхэн үнэн. Яг зөв ярьж байна гэж тусгаж хүлээж аваад идэг. Ийм юм байх хэрэгтэй байсан байна. Тэ. Ээж юу гэж ярьдаг байсан бэ гэхээр чи хүү болж төрсөн бол ахтаа ингэ туслаад хань болоод явахгүй юу гэж үе ярьдаг байсан байна. Тэ. Тэр өстө санагдсан бол гэд. Тэгэж үе ярьж ирснийг нь ингэ сонсдог. Тэгэд хүү болох гэж хичээдэг. Өөрийн мэдлэгөө тий. Өөрийн мэдлэгөө тэр одоо ахтаа хань болох. Тэ. Өөрийн мэдлэгөө нэг мэдгэтэл ерөнхийдөө тэр блок болцсон байгаа байхгүй юу? Дараа нь тий, дараа нь хүнтэй суусан ч нөгөө өөрийнхөө тэр нөгөө ээжээс нь суулгаж өгсөн блок биш үү тий? Чи хань болох ёстой. Тий, хүү болж төрөх ёстой байсан. Чиний үүрэг байна гэдэг юм ачаа мэдрээд байгаа байхгүй юу? Даалт гомсрын төвшөнд юм ачаагаа өөрчсөн байгаа болохоор тэр хичнээн ингээ хүнтэй суугаад айлын бэр болоод явсан ч гэсэн нөгөө хойшоогоо нөгөө аав ээж тий ах нарыгаа хараад үргэлж ингээд өөрийнхөө гэрлөө ингээ яваад туслаад ингээд яваад идэм байна л та. Тэнгүүд тий тэгсэн чинь нөгөө гэр бүлийн зөрчил үүснэ үстэй. Нөхрийн талаас гомдлож эхэлнэ тий. Тэгэд ийм асуудлууд үүсэх. Дээрэс нь энэ жирэмслэхгүй олон жил явж байгаа. Энэ бүхнийг ингээд шалтгааныг нь хайгаад үзсэн чинь тархинд тий одоо оюун ухаанд эрэгтэй хүн болох байсан гэдэг юм өөрийгөө голж исэн. Хүүсээ голцсон тий. Ер нь бол эмэгтэй хүн өөрийнхөө байглаасаа өвдсөн одоо шинж чанар байгаа штэ. Энийгээ өөрөө голох тий. Хин нэгнээсээ гологдох эсвэл нөхөртөө гологдож байгаа мэдрэмжийг далд ухамсар яаж ойлгодог вэ гэхээр ер нь энэ эмэгтэйлэг шинж маань гологдож байгаа юм байна. Эннээсээ болоод миний эзэн ингээд сэтгэл нь ингээ гэмтэж байна. Тийм учраас тэр
ямар даалгавар авч байгаа вэ даалт тухамсар жишээ. Тэр одоо ямар нэгэн байдлаар хичээхсд болчих тий. Тий, тэр авж байгаа даалгавар нь болохоор эмгтээлэг шинжийн дарангуйлч тий. Дарангуйлч одоо эмгтээлэг байх гэж хичээ. Нэштэй. Яг тэгвэл тэр голог тэр нь аягүй санагдсан. Тэгээд тэр сэтгэл зүйн тухайн хүний нөгөө нэг эмгтээлэг одоо тэр өндөвч ч гэдэм үү тий өндөвч болон байх шалтгаан болсон юм юм болон тэр өндөвчний эндометриозуудын психосоматик шалтгаан нь болохоор ерөнхийдөө эмгтээлэг шинжээрээ эмгтэй гэдэг хүйсээрээ гологдох мэдрэмж авах. Тэр над тун сонирхолтой санагдсан. Тэгээ хүмүүс сонсоосоо гэж бодлоо. Тэгээ хамгийн гол нь тэр блоко тайлуулсан чинь тэр өвдөлт өвчин байхгүй болж гисэн гэж тий одоо тэр блоко тайлуулаад явж байгаа шүү дээ. Энд чинь тэг хид хідэн удаа уулзсан. Тэг маш олон тэр зан уйл болж ингээд суудсан байгаа тий. Дээрээс нь зан уйл болж суудсан гэдэг маань нөгөө өөрийгөө орхиод үргэлж эмгтэй гэдгээ орхиод тий туслах хэрэгтэй. Би эр хүн болох хэрэгтэй юм шиг өөрийнхөө байглаасаа өвгдлөөсөө давсан ачаагаа үүрээд байгаа. Нэгт. Хоёрд өөрийгөө үргэлж нөгөө голдог. Тийм эмгтэй байдлаа. Тэгээд тэр нь биеинд нь нөлөөлчихсөн тийм. Биеинд нь нөлөөлсөн. Энэ биеинд нь нөлөөлсөн гэдэг чинь ерөнхийдөө эхлээд ер нь бол даалт ухамсарын програмууд чинь тэр харилцаан дээр нь үүсдэг. Дараа нь бүр ингээд болохгүй нэг тойрог цикл шиг эрүүл мэнд дээр ингээд гарч ирдэг. Ер нь бол сэтгэлийн өвчин энэ биеэрээ гардаг гэж байгаа шүү дээ. Сэтгэл хоёр холбоотой. Тэр би энэ нөгөө нэг тэр юг сонсчихсон гоо хор тавдрын тухай сонссон байхгүй бас тий. Илгэний хор тавдар хэд одоо сэтгэлийн бас л блоктой холбоотой байдаг гэх тий. Блоктой холбоотой. Ер нь хор тавдар чи ер нь явж иж бас энэ сэтгэл зүйн асуудлаас үүдэлтэй гэдэг тий. Тий ерөнхийдөө нэг шалтгаануудын нэг нь тий. Одоо ямарваа нэгэн нөгөө юм асуудалтай өвчтөн байлаа ингээд ороод ирж байгаа шүү дээ. Тэнгүү тэрийг ингээд нөгөө хүмүүс чинь дандаа яг үндсэн шалтгаан нууцсан байдаг гэдэг байгаа тий. Үндсэн шалтгаан бол нуугдмал да. Гэхдээ наана бол ийм асуудал яриад байгаа шүү дээ. Хардаад байна ч гэдэг юм уу би жирэмсэн болохгүй байна ч гэдэг юм уу ингээд тий. Янз бүр асуудал байгаа. Тэнгүү та нөгөө ингээд өнгөрсөн дурсамж руу н орж ингээд тэр хүний нөгөө блокийг хайх болдог гэсэн шүү дээ. Бараг мөрдөгч шиг ажилдаг гэсэн тий. Тий ерөнхийдөө дурсамж руу н ороод тий. Тэгэхээр тэр олон хүмүүсийн дурсамжийг ингээд сонсохоор хүнд дурсамж байх уу ер нь байгаа. Хүнд дурсамжтай хэцүү санагддаг уу ер нь нэг талаасаа бас тий. Надад болохоор миний нөгөө хобби сонирхол би үнэхээр энэ мэргэжилтэд хайртай болоод онцлог тий ингэж ухаж ойлгох айгуу дуртай. Би юмыг тийм болохоор тэр өнөөдрийн үүссэн шалтгаан нь болохоор одоо жишээлбэл намайг нөхөр маань ерөөсө хүндлэхгүй ойлгохгүй гэж ирж байгаа шүү дээ тий. Тэгээ шалтгаан нөхөр болчиход байгаа байхгүй гэтэл тэр хүний өнцгөрөө нөхөр нь байгаад идэг. Миний өнцгөрөө би өөр юм хайгаад идэг байхгүй юу. Тэр хүн яагаад нөхрөөсөө тийм юм тий одоо ойлгохдохыг хүсээд байна тий. Нэг хэрэгцээ нь хангагдаагүй яваад байгаа байхгүй юу. Гэхдээ өнөөдөр бол мэдээж хэрэгтэй эмэгтэй хүний хувьд ойлголцох тий амар амгалан эвтэй амьдрах нь чухал гэхдээ хэд тий одоо альва юм хэмжээнээс ингээ хитэрсэн илүү гомдлсон тий энэ нь бүр гэр бүлийн харилцаа сэтгэл зүйд нөлөөлсөн ийм зүйлүүдийг ингээд хайгаад үздэг тусламжуудаас нь орж иж тий одоо судалж иж одоо жишээлбэл өөрт чинь тий 33 та байх юм бол 32 жилийг чинь түүхээс чинь би мөрдөгч гэх юм. Эрэл хайгуул хийдэг, анализ хийгээл ингээ гаргаж ирэл ерөнхийдөө нэг уулзалт 2-3 цагийн дотор асуудлынхаа тэр цөм ядрог нь олоод трансформац хийгээл өгдөг. Тийм. Хичээл тайлбардаг. Тэгээд тайлбарахаар хамгийн гол нь маш сайн үр дүн гардаг тийм. Маш сайн үр дүн гардаг. Одоо жишээлбэлгүй байсан бол барыг хүндлэгддэг болоод тийм. Хүндлэгдэхгүй байгааг нь хүндлэгдэж байгаа би хүндлэгдэж байна гэд дараа нь ингээ ярьдаг байхгүй юу. Гэтэл нөгөө юу үзэл бодол харах өнцөг өөрчлөгдсөн байгаа байхгүй юу. Цаанаа болоо. Тий. Одоо хайр дутагдаад исэн хүн чинь хайр нэхэд яваад идэг. Тий. Хайр гордоод хайр гордож байгаа үед энэ бол нөхцөлтөөгөр гэж ойлгоод тэр хүнд би ингээд айгүй сайн сэтгэл гаргаж ийн гэд өөрөөсөө ингээд нэр гүйлтлүүд хийгээд идэг. Тэг хүлээгээд идэг байхгүй тэр хүнийг. Энэ бол блоктойгоо холбоотой нөгөө цаана нь тэр хайр дутагдчихсэн дурсамжуудтайгаа холбоод ингээд сэдэрж идэг. Жохон нөхөр ингээд анхаарахгүй байгаа тохиолдолд нөгөөдг нь ингээд хүүхэд насны нэг дурсамж тэр трауманд сэдрээд идэг. Тэр дурсамжуудыг олоод яг тэр дурсамжуудыг тэр дурсамжийг олоод
Яг тэрэн дээр нь хувиргалт хийж өгнө. Гэхдээ өнөөдөр хамгийн гол нэг үйлчлүүлэгчид өөрсдөө юунаасаа болоод байгаагаа мэддэггүй, хин ч мэддэггүй тий. Одоо энэ яриад байгаа зүйлүүдийг бүгдийг нөгөө ажиллаж байгаа явцдаа гаргаж ирдэг байхгүй юу? Тийм. Тэр надад их сонирхолтой сонссон. Тарих яг нөгөө жинхэнэ нөгөө зүйлээр нуугаад те жинхэнэ флокоор нуугаад зүгээр дандаа ингээ өөр зүйлийг буруутгаад яваад байдаг гэх. Тэр бүр үнэхээр санагдчихлаа л та те. Тэгээд ер нь ийм юуны асуудалтай хүмүүс бас их орж ирсэн тохиол байдаг гэсэн одоо донтолт те. Одоо мөрөдөө толом ч юм уу, арх ч юм уу те. Одоо тий бэтэд донтсон те. Тэгээд тэрэн дээр нэг сонирхолтой сонсож байгаа. Та тэрийг нэг яриад байгаа те. Одоо бэтэд донтжсэн нэг үйлчлүүлэгчийг блогийн тайлж исэн. Тэр яасан бэ гэхээр тэр яг өөрөө болохоор мэдээж хүн болгон ухамсартай бүгд мэдж байгаа ухаантай энд хэрэггүй гэдгийг мэдж байгаа мөртлөө тий эн чин талт ухамсар өдөртөө тийш үйлдүүлээд байгаа байхгүй юу тий тэрийг тогломор санагдаад хэрэгтэй юм шиг тий. Тэгэнгүүтээ энэ юу вэ гэхээр нэг үйлчлүүлэгчдэр би ингээд жишээ ингээд тайлбарлаад өгөхөд өнөөдрийн нөхцөл байдал дээр тэр маш олон өндөр тийм өрөнд орсон одоо хэдэн зуун саяын өрөнд орсон байгаа байхгүй юу тий. Тэгэнгүүтээ тэр юуны төлөө тэр бэтиг тоглож байгаа вэ гэхээр хүлээн зөвшөөрөгдөх хүсэл байгаа тийм. Хүлээн зөвшөөрөх хэрэгцээ нь хангагдаагүй. Тий. Бага багт тий. Тий тэр юунаасаа болоод байгаа вэ гэхээр ер нь багаасаа ээж нь ерөөсө хүлээн зөвшөөрдөггүй өмнөөр нь орж өргөлж өөрөө бүхнийг шийдэж зохицуулж өгдөг. Өмнөөр нь ороод идэг. Ийм жишээ байсан. Тэгэнгүүтээ тэр чинь нөгөө эрэгтэй хүн чинь хүүхд үеэс ингээд насанд хүрээ том одоо 30 гарцсан байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө өөрийн гэсэн тийм юу байхгүй амьдралын жолоог өөр өөртөө өөгүй те ээж нь өдөртөө байгаа. Энэ болгон тэр хэцүү байгаа учраас ээжигээ гомдоож болохгүй. Гэхдээ ингээ эсрэг гарч ирж болохгүй те. Тийм учраас гаргалгаа нь юу вэ гэхээр тэр бэдд ороод их мөнгө олоод эрхчлөөнд хүрэх байсан. Эрхчлөөдөө өөрийнхөө амьдрахыг хүсээд тийм цаагаараа ингээд явагдаад байдаг те. Цаагаараа тэр одоо хүсээд тэр хүсэж байгаа эрхчлөө хүсээд байгаа тийм даалгавар даалт хумсарт очиж байгаа байхгүй юу тий. Тэнгүүд харуулах гал бас тийм тий. Даалт хумсар тэрийг биелүүлэх гэж бет рүү оруулаад байна. Ямар нэг тийм экстрем юм руу оруулаад байна шүү тий. Тий одоо бет рүү оруулж байгаа. Тэр бетэд сууж байхдаа ерөнхийдөө энэ тархи бол тий бидний даалт хумсар энэ яг бодит хэрэгтэй энэ хэрэггүй гэдгийг ялгахгүй. Даалт хумсар нь болоо тэнд очсон байхад болоо. Даалт хумсар яагаад гэвэл хүний мэдрэмжийг өөртөө даалгавар болгож авч идэг. Тэр бед дотор ингээд тоглоод сууж байхдаа тэр хүн ямар мэдрэмжтэй сууж хүлээн зөвшөөрөгдсөн эрх чөлөөтэй тий ялж байгаа тийм мэдрэмж аваад байгаа болохоор энэ нөгөө миний хүсэж исэн манай эзний хүсэж исэн нөгөө нэг юм ялагч олоомоор байгаа хүсэж ийнэ шүү дээ. Энэ байна. Улам тийшээгээ дорлуулдаг. Цаана нь одоо хүүхэд насны тэр блогийн сүүрн хаана байсан бэ гэхээр 8 наснаас өмнөх тий ээжтэй үргэлж шүмжлүүлж исэн хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан энэ бүгд даалт хумсарт кодлогдсоор байгаад өнөөдрийн амьдрал дээр ийм сөрөг үр дагаврууд аваад ирсэн. Тэр чинь уг нь бас нэлээд боломжийн айл ганц хүүхдээсэн гэдэг. Тий боломжийн тэгээд ээж нь дандаа урдуур нь ингэж орж ирэх шийддэг. Энэ хүн хөрөнгө чамд л очих байгаа юм чинь гэдэг нэг тийм чаддаг байсан гэдэг тий. Яг зөв. Эрхчлөөнд нь халддаг тий. Тэгэхээр тарих бидний нөгөө тарих бас маш сонио ажилтдаг байгаа байхгүй тий. Цаагуур ингээд өөр ингээд нэг юм ажиллагаатай байдаг. Саяны жишээн дээр болохоор ээж нь хүртэл уулзж исэн. Одоо тэр ээж нь хүртэл ирээд байгаа. Тий. Ээж нь болохоор миний энэ хураасан хөрөнгө бүгд манай хүүгийнх штэ юу дутаад ингэж яваад идэм бол гэж байгаа байхгүй. Хүүгээс нь асуухад ажиллаад үзэхэд миний юм биш юм шиг надад санагддаг. Надад дарамттай санагддаг. Тэр нэргээ дарамт болдог болцсон тий санаа. Биш юм шиг санагддаг. Яагаад гэвэл би энийг тэр хөрөнгийг авах юм бол бүр улам нөгөө хүлээн зөвшөөрөгдөөгүй өөрөө юу ч хийж бүтээгээгүй нэг мэдрэмжтэй
үлдэх гээд байгаа. Тийм болохоор туйлын нэг хүсэл нь юу вэ? Ээжтэй хүлээн зөвшөөрөлдсөн нэг эр хүн болох гээд байна шүү дээ. Тийм. Өөрөө юм бүтээх гэдэг. Маш нарийн зүйл байгаад байгаа байхгүй тийм. Альва нэг гарч байгаа үйлдлийн цан. Тэгэхээр харин эндээс би нэг л зүйлийг сүлээд ихлэ ойлгоод байгаа. Ингээд үзэгч маань ч гэсэн ойлгосоо гэж боддог. Янз бүрийн үйлдлийн цаана дандаа өөр шалтгаан байдаг тийм. Болохгүй байх, бүтэхгүй байх гэж байгаа зүйлийн цаана дандаа нэг өөр шалтгаан байж байдаг. Тэгээд ер нь эмчилгээний процесс бол ер нь хэр удаан үргэлжилдэг вэ? Ер нь дундчраар ер нь 2-3 цаг, зарим хүн дээр 4 цаг, 5 цаг сууж ирсэн тохиолдлууд байдаг. Яагаад гэвэл энэ блок буюу тийм трама гин нөгөө сэдрэлийн үеинд хэр давтамжтай амьдрал дээр нь тохиолдож исэн. Тэр болгон дээр нөгөө сэтгэлийн гацаа, уналтууд ирж исэн үеуд байгаа ш. Тэр хүн яаж ч байгаа л өөрөө ингээд аргадаал гарч байгаа. Тэгэхдээ ингээд тойрог цикл шиг дахиад ороод ирдэг. Тий. Яагаад гэвэл одоо энэ яагаад ийм нөхцөл байдал үүсдэг вэ гэхээр тархины энэ процесс юу вэ гэхээр биднэрт одоо тэр хүсэл байгаад байгаа шүү дээ. Одоо жишээлбэл би надад нэг айдас байна гэж үзэхэд айдас надад блоклогдохоос өмнө надад тэрнээс өмнө миний мэдэрсэн мэдрэмж байгаад идэг. Тэр нь юу вэ гэхээр би үн цэнгүй ч юм уу хинч биш болох мэдрэмж авангуудаа надад айдас үсэх. Энэ үн цэнгүй хинч биш мэдрэмж чинь юу вэ гэхээр би шүүмжлүүлэх ч юм уу доош одоо дорд үзэгдэж доромжлуулж исэн бол энэ миний аюулгүй байдлын хэрэгцээ хангагдаагүй гэсээ болоод айдас надад өсөж байгаа тийм. Аюулгүй байдлын хэрэгцээ хангагдаагүй тийм. Хангагдаагүй. Тэр ихвчлэн хүүхэд наснда аюулгүй байдлын хэрэгцээ маш чухал байдаг. Тэгэхээр энэ хангагдаагүйгээсээ болоод айдсын болоогүйсэд энэ айдас нь эргээд тий бусад хүмүүсийн өмнөр нь нөгөө өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадахгүй болох ч юм уу бусдын бодолд нөгөө хамааралтай болох намайг юу гэж бодчих бол шоолох юм болов буруугаар бодох юм болов гих мэдчлэн одоо ийм нарийн маш олон тийм одоо нөхцлүүд үйлдэлүүдийг бий болгодог үүсгдэг. Тэр одоо ингээ маа найзуудын донд ийм хүмүүс бас айгуус их сонсогддог байхгүй одоо нөгөө эхнэр хүүхдээ бодохгүй ингээл нэг ах дүүнэртэй туслаад ах юм дэ нэг жоохон мөнгөтэй болохоор бол барыг нэг хаа байгаа барыг Америкт байгаа дүүдээ нэг ийм аавна гээл эсвэл барыг ингээд өөрөөгөө яа гэж иж барыг ингээл ах дүүнэрээ гэлээдэг хүн байдаг гэдэг ингээ их тийм асуудал тэрнээсээ болж их гэр бүл асуудалд ордог гэж байгаа. Тэр бас одоо нөгөө багтаал их програмчлагдсан өөрөө ч мэддэггүй тэрийг анзаарчихгүй. Тэгээд тэр нэг хажуугийнх нь хүмүүс нь хэцүү тусдаг тийм. Тэгээд блоко тийм хүн чинь ингээд гаргалаа гэхэд тэр нь айландаа зүгээр болдог. Болж исэн хүн маш их байгаа. Миний үйлчлүүлэгчтэй. Тийм их асуудлаасаа. Тэгээд аяндаа өөрийнхөө орон зайг ингээд үүсгээд тийм. Одоо ингээд тэр сая нэг ярьж исэн ярианы үргэлжлэл нь бид нар тэр хүсээд исэн хэрэгцээ хангагдаагүй л бол манай одоо миний чиний тарих тэр хэрэгцээгээ авахыг хүссэн гэдэг команд ингээ үйлчилж байгаа байхгүй юу? Кодлогдоод. Тэрийг хангахын тулд насаараа л ингээ цикл болгоод яваад идэг. Тэр нэг ухамсаргүйгээр гарч ирээд идэг. За одоо ийм саяны гэлсэн өөрийгөө яая гэж ижил бусдад ингээ хамаг юмаа өгөөд идэг ачаагаа үүрээд идэг. Энэ хүмүүс хизээ анзаардаг вэ гэхээр бусдад маш их сэтгэл гаргаад бүх юмаа ингээ зориулаад тэр үед нь айгүй өөрөө ингээ хүнд хэрэгтэй юм хийгээд байгаа юм шиг гоё мэдрэмж аваад тэрнээс нөгөө кайф аваад аз жаргалд ингээ яваад идэг. Гэтэл өөрт нь ямарваа нэгэн асуудал үүсгэхээр тэр хүмүүсийн өртний ерөөсө тусалдаггүй. Тусламж өгж исэн хүмүүсээс тусламж ирдэггүй. Яагаад гэвэл анханасаа энэ хүн өөрийгөө болгочдөг гэдэг ойлголт нөгөө хүмүүст нь суучдаг. Тэгээд өөрөө энэ хүмүүсийн сүр сэтгэл зүйн аврагч сэтгэл зүйтэй хүмүүс байдаг. Аврагч сэтгэл зүйтэй хүмүүс гэж байна. Аврагч сэтгэл зүйтэй хүмүүс чинь хүүхэд наснда травматай. Тий. Одоо жишээлбэл ихэвчлэн миний анзаарж байгаагаар ээжигээ өрөвддөг. Ээжээгээ өрөвдөж исэн. Одоо аав ээжийн хэрүүл маргаан байгаа шүү дээ, тий. Аав ээжийн хэрүүл маргаан дээр хүүхэд зүгээр яг юу харж ийн тэрүүгээрээ шууд хүлээж авч яадаг. Аавын зөв юм уу, ээжийн зөв юм уу гэдгийг ялгаж салгахгүй. Тэнд хэн уйлж ийн, хэн зовоод ийн. Нүдэнд хэн илүү зовоод байгаа юм шиг харагдаж байна. Ээж тий. Ээжээгээ ингээ өрөвдөд тэгээд ээжигээ гой болох юмсан гэдэг ийм сэтгэлийн кодтой болчдөг. Тэгээд за би яах вэ ээжээгээ дүүнэр ягаа гэж ингэж
явж агаад энэ нь бүр өөрийнхөө амьдралд ингээд хөвшмөл зүйл нь болоод өөрийгөө хойш нь тавьдаг тийм хүн болдог. Тэгээд тэр нь хожим ямар нэгэн байдлаар ингээд асуудал ямарваа нэгэн байдлаар гацдаг өдөр ирнэ. Яагаад гэвэл би ер нь юуны төлөө амьдраад байгаа вэ? Би бүхний төлөө ингээд гүгээд ах намайг гэх хүн байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Тийм. Гэдэг ийм ойлголт ирээд гацдаг. Ер нь бол сэтгэл зүйн тэр готролд орох юм уу. Тэгэд нөгөө ярин дундаа сонсож явахад бас нэг ингэж хэлсэн аахгүй. Одоо юу гэдэг өмнөх үеийн одоо удмын ийм асуудал, удмын ийм зүйл генетикээр бас ингээд дамждаг гэд. Тэгээд тэндээс ирсэн траума хүртэл хүний талд хумсар руу орж ирдэг гэд. Энэ надад маш сонирхолтой зүйл санагдсан аахгүй тий. Нэгсэндээ одоо аав ч юм уу тэрний өвөө те тэрнийхэн дээдлийн өвөө дээдс баг хитэн жилч гэлээ те. Тэндээс оржсэн траума орж ирдэг гэд. Таны жоохон дэлгэрүүлээд байдаг гэж. Тий одоо ерөнхийдөө энэ өвөг дээдсээс уламжлагдсан ирж байгаа энэ одоо траума гэх юм уу те. Энэ зүйлүүд 400 жилийн настай байдаг гинэ. Ерөнхийдөө дундчлаар 400 жилийн дараа энэ нэг шинжлэгддэг юм байна л да. Тэр нэг суусан юм те. Одоо биднэрт ямар програм гацж ийн вэ гэхээр миний одоо анзарж байгаагаар нийгэмд яг юу болоод ах шиг вэ гэхээр бидний нийгмийн арчилсан нийгэмтэй те. Гэхдээ биднэрт нэг програм гацаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр өөрсдөө ийдэг зөв ойлгуулж илэрхийлэх чадвар. Өөрийгөө илэрхийлэх чадвар. Энэ бид нар миний таамаглаж байгаагаар энэ бол зүгээр л миний бодол тий. Одоо бид нарын нийгэм өмнөх нийгэм ямар байсан бэ гэхээр нэг өдөртөгчийн дор тий сүргээрээ амьдардаг байсан. Тэгээд одоо даргын өөдөөс юм ярихгүй байх ч юм уу тий тэр одоо сүргээрээ амьдарч байгаа штэ тий. Нэг өдөртөгчийн өөдөөс ерөөсө хин ч юм ярихгүй ярил одоо толгоогүй болох ч юм уу. Тий. Нэг ноёны дор л гэж тий. Тэнгуудаа хин тэрний даалгаврыг сайн биелүүлж чинь тэр хүн сайн хүн болж байгаа шүү дээ тий. Яг энэ програм бид нарт өнөөдөр хүртэл байдаг. Өнөөдөр биднийг өөрсдөө илэрхийлье гэхээр энэ зүйлийг ингэ бариад идэг чаддаг. Далд хумсрын автомат үйлдэгдээд байгаа байхгүй юу тий. Тэгэхээр өнөөдөр ингээ фэйсбүүк дээр бүгдээрээ ингээл коммент бичээд байдаг тий. Яг өөдөөс нь ингээд ярих чаддаг. Тэг энэ бол яг гацалтанд орцсон байгаа. Тийм болохоор одоо хүмүүс өмнө нь болохоор юу ч ярьдаггүй те хүний даалгаврыг маш сайн хийсэн хүн бол хамгийн сайн нь байсан. Одоо өнөөдөр тийм биш болчиход байгаа. Маш сайн бие даацдаг хэвээр маш сайн өөрийгөө хэлэх хэвээр болсон. Одоо тий өмнөх бидний програм маань өнөөдрийн нийгэмд тархаа байсан. Өнөөдрийн нийгэмдэр чинь хин нээлттэй багаараа гоё ажиллаж чинь тэр нь ингээд дэвшээд яваад идэг. Нийгэм огцом өөрчлөгдсөн тий. Нийгэм нь ингээд өөрчлөгдсөн учраас хүмүүс нь одоо хүний өвгөр яваад байгаа нь ингээд ерөөсөө өсөлт байхгүй болохоор эргээд энэ дээр нөгөө сэтгэлийн уналтууд ирээд би яагаад ингээд төөрөөд идэг юу байсан бэ гэхээр цаана нь өөрийгөө нөгөө илэрхийлэх зүйл бид нарт байхгүй. Энэ бол бүр миний бодлоор анханасаа л байсан. Энэ бол том магадaltaй байх шүү дээ. Би бас энэ талаар сонсч илсэн тэ хулган дээр хүртэл туршилт хийгээд тэ нэг юм айтайхан үнэрэг ингээд өнөртүүлэнгүүтээ нөгөө хулгамуудыг баг зодоод байсан ч гэлээ тэ. Тэгсэн чинь бүр ингээд дараагийн хулган нь ингээд зүгээр л тэр үнэрийг авангуудаа зүгээр л айдаг болсон. Ямар шалтгаангүйгээр айдаг болсон гэсгээд байгаа байхгүй. Тэгэхээр яг л нэг юм хүнд ч гэсэн энэ ДНК-гаар дамжиж тэ нэг юм трауманд дамждаг юм бас байж тараад байгаа. ДНК-гаар дамжин ихийн хэмлэлд байгаа үед аавын бэлхүүсэн дотор байгаа үедээ хүртэл авдаг штеп. За аавынхаа тий бидний ааваас ирсэн траума гэж байдаг. Тэ хүний бэлхүүсэнд байх үе гэхээр одоо жоон тайлбарлаад байгаа шүү дээ. Одоо эрэгтэй хүний бэлхүүсэнд байх үеийн гэхээр бид нар аавын одоо нэг тасархай байгаа штеп. Бид нар тий сперм байх үед нь тий тухайн үеийн аавын стресс асуудлууд тэр үеийн сэтгэл хөдлөлүүд тэр одоо спермд нөлөөлж кодлогдох магадaltaй. Тэстасан энэ бүр агуулсан Монгол баг яригжаагүй үсэт биш санагдаад байгаа байхгүй надад тий. Тэр бүтэн сэний уулсан дээр бас нэг хүн ярьжсэн байхгүй нэг агуу их юм төлөвлөдөг. Агуу их юм хийх гэж ингээл санаа орж ирээд тий. Бүрстэ аварыг халаадаг гэж боддог гэдэг гэдэг үү? Тэг яг хийх болонгууд бүр ингээд так гацч
идчихдэг гэдэг тий, хойшлуулад идэг. Хойшлуулад байдаг тий. Тэрнээсээ болоод өөрийгөө буруутгаад эсрэгээр сэтгэлээр унаад байдаг гэдэг. Тэр ямар бас травматай бага насны асуудлаас болсон байх бол ер нь. Тий, ерөнхийдөө ийм сэдвээр маш олон хүмүүс ханддаг л та. Би ажлаа хойшлуулад байдаг. Яагаад гэдгийг мэддэг үү? Дандаа хойшлно шүү. Тий, уг нь бол хийх ёстой. Хийх ёстой гэдгийг мэддэг мөртлөө яг ажил хийх гэхээр л тэрийг чи угаач, энийг ч цэвэрлжээ. Өөр тишээ яваад идэг, ажлаа хойшлуулсаар байдаг. Цагийн тулгаж хийж байгаа учраас тэр чинь стресстэй штэ. Энэ тайлан тооцоог маргааш өгөх болчиход идэг те. Өнөөдөр л сууж хийж штэ те. Энэ чинь эргээд ингээ гимших мэдрэмж төрүүлдэг гэж байгаа. Эннийхээ одоо блогийнхаа сүр яадроо нь юу байсан бэ гэхээр хүүхэд байх та. Дахиад нөгөө би үргэлжийн тэр хүүхэд байх үеийг л ярина. 8 наснасаа өмнө тэр ээжийн одоо өгж байгаа мессеж нь тэр хүүхэд үг нь бол өөрөө ингээд хүсэж байгаа зүйл нь тоглохыг хүсэж байгаа. Тоглохыг хүсэж байдаг. Тоглолмоор байгаад идэг хүүхэд штэ. Гэтэл ээж нь гэрээ цэвэрлэл дүүгээ хар. Байнгын тийм. Хэрвээ өөрийн хүслээрээ өөрийн ажил одоо тэр чинь тоглох штэ хүүхдийн чинь. Хүсэж байгаа. Зорилго нь тоглох болчоод байна. Тоглох гэхээр тоглож байгаадаа тэр хүүхд тахта яасан бэ гэхээр зодуулж загнуулж ирсэн. Тийм болохоор энэ тархинд юу гэж кодлогдож байна вэ гэхээр энэ тоглоом тоглож би өөрийн хүслийг биелүүлэх юм бол тий эннээсээ болж шийтгэл авах юм байна. Айдас сууж юм тий ингэж айдас сууж байна. Тэгэнгүүтээ энэ хүн өнөөдөр амьдрал дээр яаж ийм вэ гэхээр хүний ярьсан зүйлийг хийчдэг өөрийнхөө юмыг хийдэггүй ингээ хойшлуулсаар л яваад байдаг. Хүний юмыг болохоор хийгээд байдаг. Хүний юмыг бол яаж хийж байгаа л хийчдэг гэж байгаа байхгүй юу? Яг өөрийн юмыг болохоор яагаад гэвэл тэр чинь нөгөө энэ кодлогдсон байгаа ш тэрийг хийхгүй бол шүмжлэл ирвэл энэ нөгөө юм сэдэрнэ. Трама сэдрээд айгүй ингэ сэтгэлээр унаад би ингээд тусалчих ёстой юмыг ингээд муухан болчлоо. Тэгэхээр ухамсаргүйгээр үйлдэгдээд ингээд хойшлуулаад байна гэсэн үг тийм. Тий, ухамсаргүйгээр ингээд хойшлуулаад. Тэгээд блок юугаа сэтгэл зүйн асуудал шийдчих юм бол шийдсэний дараа ерөнхийдөө би нөгөө өмнө нь ингээд хойшлуулаад хөвтөд идэг мэн ингээд зүгээр болцсон шүү дээ. Би одоо өөрийнхөө хүслээрээ амьдраад байгаа. Бусад хүмүүсийн даалгавар энтрийг би үгүй гэж хэлж чаддаг болсон гэж байгаа. Тий. Өмнө нь үгүй гэж хэлж чаддаггүй байсан хүн чинь нэмээд үгүй гэж хэлж чаддаг болоод байгаа. Энэ ташинд бас үзэгчтэй бас нэг хэлмээр байна л да. Ер нь хүний нөгөө нэг 70 хувьч 8 нас хүртлээр яг ингээд маш их төлөвшдөг гэдэг юм тий. Тэгээ энэ үеийнхэн програмаар ямар програмчлагдсан тий насан туршдаа тэр програмаар явдаг гэдэг. Тий. Ерөнхийдөө хүүхэд өөрийнхөө дүгнэлтийг 8 нас хүртэл би ерөнхийдөө ийм хүн гэдэг дүгнэлтүүдийг аваад папкод одоо энэ трийг одоо архив гэх юм уу? Архив үсгэж. Одоо жишээлбэл эрэгтэй хүмүүсийн архив одоо аавыгаа харна, тэ бусдыгаа харна, ээжигээ харж байгаа бүх одоо архив тэнд архивлагдаад хадгалагдана 70 хүмүүсээр. Тэгээ дараа нь одоо эрэгтэй хүмүүсийн папк хэрэгтэй болно шүү дээ. Нөхөртөө суухаар надад ямар одоо архив байгаа вүлээ? Мэдээллүүд байгаа вүлээ? Тэр папкнаас юмнууд гарч ирнэ. Аавтай адилхан хүмүүстэй суучлаа энэ төр гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тий. Одоо жишээлбэл ерөөсөө наа чинь бүр ингээд айгүй олон нарийн шийдвүүдээр хүртэл маш хурдан хугацаанд яг тэр 8 насны дурсамжуудаа сав авахдаг байна шүү дээ. Өөрөө мэдлгүй. Тэрийг өөрөө мэдэхгүй шүү дээ. Уг нь бол хүмүүс өөрийнхөө одоо хань ижлээ би өөрөө ингээд сонгосон гэж боддог. Тий. Ихэнхдээ эн чинь одоо 70 хумсрын тий үйлдэлээр явдаг. Яагаад гэвэл бид нар сонгох боломжгүй бид нар дурлж ижил нөгөө хүн рүү татагдж байгаа үстэй тий энэ мэдрэмжээрээ биднийг өдөрдөөд байгаа. Мэдрэмжээрээ дамжуулаад чиглүүлж байгаа. Яг би болсон туршлаган дээрээ сурлаа тий. Тэгээ бас нэг ийм хүн орж ижсэн би анзаарсан л да нөгөө айгүй өөртөө ихтэй ингээл ярьж мараад юм уу бэлдээл одоо тэг хичээл номч гэдэг юм уу презентацийн ч гэдэг юм уу бэлдээл те. Тэгээд яг олонний өмнө гарч гараад таг болчдөг гэдэг байгаа байхгүй. Матчдаг таг болоод сандраад шал өөр юм яриад л те. Бүтэ энийг яа шийдэх үү гэдэг нэг орж ирсэн хүн байсан шүү дээ. Тэр одоо чинь энэ голцсон юунаас болсон зүйл байх бол. Энэ болохоор одоо тайзны айдас байгаа шүү дээ энэ чинь тий олонний өмнө гарахаараа ярьж чадхаа байчих сандрах зүрх ингээд түг гэж цоглох ийм одоо кейсэр олон хүн терапи авсан
Надаас ийм үйлчлэгч амар их орж ирдэг байхгүй. Яг ингээд зүг зүгээр байжсэн. Яг камераас гол байхгүй болж байгаа. Тэр терапи авах шаардлагатай. Тэгээд юунаас болж байгаа вэ гэхээр энэ нь болохоор одоо хүүхэд настай л холбоотой. Хүрхий одоо бид нар төрсний дараа ер нь бол зөрөгтэй байдаг штэ тий. Өөртөөгөө илэрхийлээд юу хэрэгтэй байна. Тэрийг заавал ээжтэй уйлж ингээд авахулдаг тий. Хүүхэд чинь орилж байгаа ч хамаагүй. Яг энэ үед нь өөрийгөө илэрхийлж байгаа олны өмнө гарч байгаа үед шийтгэх ч юм уу тий. Чи дуугаа гэдэг ч юм уу. Том үний ярианд бити ороотой гэдэг тий. Ярианд бити ор. Гэх мэтчлэн одоо манай нийгэмдэр маш их нөлөөллүүд байдаг. Тэр хүний хувьд гэх юм бол одоо жишээлбэл тий одоо надад ирж исэн хүмүүс байгаа. Одоо 30 хэдтэй нэг эмэгтэйгийн жишээг нь ярил л да. Аюулгүй өндөр потенциалтай. Маш сайн сурлагдан тий. Одоо ажлын тэр карьерн хүртэл маш сайн явж байгаа. Маш сайн карьер. Тий одоо бүр гадаад магистр сурж байгаа хүн. Тэр олны өмнө гарахдаа яг нөгөө ажлаа танилцуулахдаа өөрийн ирэхгүй сандраад идэг, нөгөө юмаа мартаад идэг. Тэгээд тэрэндээ хит хоногоор шаналдаг гинэ. Одоо намайг ингээд сул дорой гэж боцлоо да. Уг нь бол тий уг нь тэр хичээгээд айгуу гой өөрийнхөө нэр хүндийг ингээд гой болгоод явж байгаа штэ. Гэтэл ганц ингээд тайзан дээр гараад хинч биш болох мэдрэмжээс айгуу их айдаг. Тэгэхээр энэ юу байсан бэ гэхээр хүүхэд тахтай ээж нь хөдөө эмээ өвгөдөрөө үлдээдэг. Тэгээд аавгүй байсан. Тэгэхээр ээж хүүхдүүдэд тэжээх ёстой тий эмээ өвгөдөрөө үлдээдэг. Одоо тэр ээжийнхаа дүүнер нь байд юм байна. Үргэлж нөгөө шүүмжилж загиндаг. Тэгээ өөдөөс нь юм ярихаар чи юугаа мэддэг дугаа. Үргэлж тэгдэг гинэ. Одоо яг миний ажиллаж байгаа бит хоёрын ажиллаж байгаа одоо процессор юу болдог вэ гэхээр дандаа үн цэнгүү гэдэг мэдрэмж авдаг. Хүний өөдөөс юм яриад үн цэнгүү хинч биш мэдрэмж авдаг. Тэгэнгүүтээ энэ мэдрэмжээс айдаг болсон кодтой. Айдаг болсон кодтой. Тэгэнгүүтээ тэр хүн өнөөдөр маш сайн сурлагтан, маш сайн хичээсэн тий. Тэгэнгүүтээ тайзан дээр гарах ч юм уу, олон дарга нарын өмнө гарч одоо илтгэлээ тавих, ажлаа танилцуулахдаа энэ мэдрэмжийг авахаас айдаг код нь ажиллаж идэг. Автоматар ажиллаж идэг. болохоор чи олны өмнө гарахтаа ингэж үнцэнгөө мэдрэмж авдсан штэ. Тэгснээс дуугаа гэж байгаа юм шиг айж сандаргаад нөгөө ярих гэж байгаа юмыг мартуулчихдаг. Өчнөө бэлдсэн юм байхгүй штэ. Байхгүй болчдөг. Тэгэхээр ерөнхийдөө энэ яагаад энэ блогууд үүсээд байгаа тархины энэ одоо програмууд яагаад ингэж ажилтдаг вэ гэхээр ерөнхийдөө бид нарыг амьд үлдээхийн тулд тий өнгөрсөн бидний туршлага, өнгөрсөн турсамжууд дээр авж исэн тэр гэмтлүүдийг давтан авахуулахгүй байхын тулд кодлогдож өгч байгаа. Автоматар хамгаалж. Нөгөө өнөөгийн нөхцөл байдал байж шалаа өөр болчиход байдаг. Нөгөө чи өөр карьертай болчихсон байдаг. Тэр хүн чинь 30 гарцсан байгаад идэг. Гэтэл нөгөө гэмтэл авж исэн үе нэг 4 нас байгаад идэг. Тий. Тэнгүүдээ тэр 4 насны авсан энэ код байгаа шүү дээ. Тэр 30 гарнуу, 40 гарнуу, 50 гарнуу хамаагүй насаараа ажиллаж идэг. Тэгээд нөгөө нэг юм циклтэй гэсэн шүү дээ. Тэр нэг юм циклийг бас их зогсоох хэрэгтэй юм байна те. Байнга давтагдаж гарч ирдэг юм шиг аюултай зүйл байгаа. Одоо тэр циклтэй гэж байгаа шүү дээ. Энэ нь өөрөө хүүхдүүд руугаа бид нар энэ үйл ухамсархуугаараа үйлдэгдээд байгаа энэ зүйлүүдийг өөрсдөө анзаарахгүй хүүхдүүд руугаа өгөөд идэг. Тэгээд хүүхдүүд нь дахиад хүүхдүүд нь гэсэн өөрсдөө ингээд аваад блоклж авч идэг. Жишээлбэл юм бол бид нар өөрсдөө нөгөө ийдэг зөвөр илэрхийлэх цагаар бидний далд ухамсарт ер нь тутмаг юм шиг санагддаг. Одоо ойлголцох. Энэ дээр би танаас нэг асуулт асуумаар байхгүй. Одоо ер нь ингээд та яг олон үйлчлэгчтэй харьцажсэн баг. Гадаад үйлчлэгч Монгол үйлчлэгчтэй онцлог гэж угаасаа байгаа бах те. Ер нь бас нэг сэтгэл зүйн онцлог. Гадаад хүмүүсийн сэтгэл зүйн онцлог болон манай Монгол сэтгэл зүйн онцлог ялгаатай. Одоо жишээлбэл бид нар Европын тэр терапи хийдэг сэтгэл зүйн арга барил техникүүдийг шууд хуулбарлаад аваад ирэх юм бол таарахгүй. Одоо тэрийг одоо миний өнөөдрийн хэрэгжилж байгаа арга барил маань болохоор Монгол хүний сэтгэл зүйд тааруулсан. Тэр Монгол хүмүүст хөвчлэн ямар сэтгэлийн юм блок байна. Програмууд нь байна. Тэг өөрийгөө илэрхийлдэггүй, том хүний өөдөөс юм ярьж чаддаггүй гэх мэтчлэн аав ээжигээ хүндэлдэг тий. Энэнд нь тохируулсан өөр юм гэсэн техникүүдтэй
Тэгэхгүй яг нөгөө гадаадын тэр техник арга аргачлалыг авчираад шууд ингээд чи яг энүүгээрээ одоо энүүгээрээ хоёулаа ажиллая гэвэл тэр болог тайлагдахгүй үлддэг. Тэр хүн юу хийгээд байгаагаа мэдэхгүй шүү дээ. Тэгээ тайлагдж байна үгүйгээ мэдэхгүй. Би анализ хийгээл трансформац хийгдэж байгаа үед сөрөг мэдрэмжүүд дандаа хувирж эерэг болж автоматар өөрчлөгддөг. Тэр Европын ч юм уу өөр газрын техникүүдийг авчираад ажиллахад хэврэл байгаад идэг тэр хүмүүс өөрчлөлтөнд явагдаагүй. Тийм мэдрэгддэггүй. Мэдрэгдэх байгаад тэр хүн тий. Тэгэхээр яг Монгол хүний бас нэг онцлог байна. Монгол хүний онцлог сэтгэл зүйн ялгаа байгаа. Бид нар өөрсдөө тохирсон тийм аргачлалтай болох хэрэгтэй. Боловсруулах хэрэгтэй тий. Хохирогчийн сэтгэл зүйтэй хүмүүс гэл айгүй бас яриа садах. Тэр ямар хүчтэй хүмүүс юм бэ тий. Хохирогчийн сэтгэл зүйтэй хүмүүс гэдэг нь болохоор хариуцлагыг өөрөх ерөнхийдөө сонирхолгүй хүмүүс. Өөрийнхөө амьдралын буруу бүх зүйл ерөнхийдөө нийгмээс ч юм уу хин нэгнээс болж байгаа гэж гомдлоо л яваад идэг. Тийм. Жишээ нь одоо нийгэм буруутай ч юм уу улс төрийг муулаад тий ингээд яваад байгаа хүмүүс маш их байгаа шүү дээ. Ер нь энэ бол хохирогч сэтгэл зүйн ерөнхийдөө нэг төрөл гэж би бодож байгаа. Тийм. Гэхдээ тэгэх юм бол яалчгүй төрөл юу болоо явчих чинь тий. Ер нь бол хариуцлагыг өөрөх дургу. Тэр одоо бас л хүүхд тахта авсан ямар хүүхд байх бол трауматай холбоотой. Хохирогч сэтгэл зүйтэй хүмүүс ер нь бас л буруудахлаас авсан. Одоо жишээлбэл хүүхд тахта ихвчлэн хохирогч сэтгэл зүйтэй хүмүүсээс миний анзаардаг блок юу байна вэ гэхээр хайрын хэрэгцээ хангагдаагүй. Хайрын хэрэгцээ хангагдаагүй. Тий. Одоо жишээлбэл нийгмээсээ ингээд хүлээлт гордод суугаад байгаа шүү дээ. Тий. Одоо улс төр маань гоё хүмүүс гарч ирвэл энэ нийгэм гоё болвол би гоё болно гэд тий. Яг иймэрхүү маягтай нөгөө хайрын хэрэгцээ хангагдаагүй тэр хүүхэд насны аав ээж юм уу хайр дутуу байснаасаа болоод энэ хэрэгцээ хангагдаагүй учраас автоматар энэ далд тухамсрын үйлдэл нь юу вэ гэхээр бусдыг буруутгаад идэг. Эднэр ийм зөв биш болохоор би ийм аз жаргалгүй байна гэдэг ийм ойлголтод бүр гүн гүнзгий суудсан явж идэг. Ер нь хохирогч сэтгэл зүйтэй хүмүүстэй ажиллахад айгүй удаан үр дүн авдаг хүмүүс. Тэг ягаад гэвэл өөрийн чинь талаас ийм шүү гэдгийг ойлгож авах нь айгүй хаалттай блогтой. Тэр блогийг тайлна бас хэд хэдэн уулзалтууд хийгдчихэж л ер нь засардаг. Маш сайн үр дүн гарсан үйлчлүүлэгчд байгаа. За тэгээд өнөөдрийн подкастэнд маань хүрэлцээрсэнд баярлалаа танд. Тийм маш сонирхолтой яриа өрнүүлээ. Ер нь сэтгэл зүйн боловсролыг бол үзэгчд маань бол маш сайн авах гэж би бас бодож байна тий. Тэгээд маш их баярлалаа. За өрсөнд баярлалаа. Тий. Танд бас хэлээгүй үг байгаа биш үстэй ер нь сэтгэл зүйн одоо салбарт. Ер нь миний одоо хэлхийг хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр өнөөдөр өндөр одоо хүүхдтэй хэд өндөр шаардлага тавьж байгаа байдал маань тэр хүүхдийн дутуугаасаа болдоггүй. Энэ зүйл аав ээжийн өөрсдийнхөө дотоод сэтгэл зүйн асуудалтай холбоотой өөрсдөө хүлээн зөвшөөрөөгүй хүн хажууд байгаа хүний алдаа дутагдалд хэд фокуслж тэрэнд анхаарч болохгүй байгаа мэтэр засах оролдлого хийгээд идэг. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдийгээ засъя гэж биш эхлээд бид нар өөрсдийн сэтгэлийг ойлгож өндийж судлах ёстой. Хэрвээ хүүхэд болохоор таны зөвлөгөөг дагах магадлал 5% байдаг. Ерөнхийдөө үлгэрлэн дуурайж тэр харж байгаагаараа ингээд автоматараа далд тухамсарт нь өөрөө ингээ аяанда сууж байдаг. Зөвлөгөөг ингээ ойлгож тунгаан бодох, анализ хийх тэр ухамсар нь хүүхдэд хөгжөөгүй. Тийм болохоор бид нар өөрсдөө үлгэрлэн дуурай одоо үлгэр жишээ болгох ёстой. Үлгэр жишээ болно гэхээр өөрсдөө автоматар байр хориг гэж байгаа зүйл биш. Хоригдох, баригдах боломжгүй огцом ууртай үед хүн барьж чаддаггүй те. Яагаад ингэ ууралж байгаа шалтгаан маань юу вэ? Тэг энэ гүн гүнзгий одоо сэтгэлийн гэмтлүүд юу байна? Өөр өөртөө л ажиллах хэрэгтэй юм болов уу гэж би одоо боддог. За маш их баярлалаа тий. За баярлалаа. За баяртай.